Сайн мэцхан өнөөдөр мэндийг хүргэе. За шинэхэн бичлэгээр олж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн бичлэгээрээ номоо ярина гэж тохиролцсон байгаа ч тэгээд хамгийн түрүүнд нэгэн маш cute хөөрхөн номны талаар ярих чинь. За ер нь надад байгаа арьс арчилгааны номнуудаас хамгийн ихэнд одоо санал болохоор хамгийн уншихад амархан нэлээд тийм анхын шатны мэдлэгийг өгсөн ном бол The Little Book of Skincare солонгосын арьс арчилгааны тухай ном байгаа л да. Тэгэхээр зохиолчийн хувьд бол Charlotte Cho гэдэг эмэгтэй байгаа. За Charlotte Cho гэдэг эмэгтэй нь болохоор Америкт төрж өссөн солонгос гаралтай тийм эмэгтэй байгаа л да. Ээж аав нь хоёулаа солонгос. Тэгээд Soko Glam гэдэг солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнийг те гадаад руу нэлээд дуулсан орн руу гаргадаг, нийлүүлдэг тийм онлайн дэлгүүр байгаа л да. За Soko Glam-аас хоошоо Charlotte өөрөө бас өөрийн гэсэн брендийг бий болгосон. Dana Met You гэдэг ийм гоё цэнхэр те тийм хайдрашин өгдөг тийм брендийг үүсгэн байгуулсан. За ерөнхийдөө бол бүх мэдээлэл энэ номон дотор багтсан байгаа учраас шууд ном руугаа оръё гэж бодож байна. За энэ ном нь болохоор ингээд харахад аюу тийм хөөрхөн cute те юм ягаан юм гоё зурагтай. Онгоолгоод харангууд энэ ном нь өөр юм ягаан өнгө зохилсон юм хөөрхөн ном байгаа л да. Зургнуудтай нэг хөөрхөн зурагтай. Зургнууд нь ийм хүүхлийн киноны зураг шиг юм шиг те. Тэгэхээр номны яг бүтцийн хувьд бол 11 бүлэгтэй. Тэгэхээр бүлгэнүүдийг бүгдийг нэг нэгээр нь бас ярих гэж бодож байна. За хамгийн ихний бүлэг нь болохоор About Me, Korean Face, California Attitude гэдэг ийм бүлэг байгаа л да. Ерөнхийдөө бол өөрийнхөө талаар маш их сайн танилцуулсан байгаа. Тэгэхээр за Charlotte болохоор Америкт төрж өссөн. Тэгсэн хэрнээ өөрөө яг цэвэр солонгос хүн байгаа л да. Аав ээж хоёрын солонгос хүн те. Тэгээд аав ээж хоёрын залуудаа солонгосыг орхиод Америкт очиод Charlotte-ыг төрүүлээд те. Тэгээд Charlotte бага сургуулаа, дунд сургуулаа, ахлах сургуулаа, коллеж бүхэлд нь ерөөсөө Америкт байсан. Тэгээд гэртээ ирээд солонгосоор ярьдаг. Хичээл дээр очиод те найзуудтайгаа англиар ярьдаг. Тэгээд өөрөө болохоор хэлсэн мэлээ. Миний солонгос хэл ерөөсөө 3 настай хүүхдик шиг тийм солонгос хэлтэй гэртээ ирээл нэг ойр зүрийн юм ярьдаг гэд те. За тэгээд ахлах сургуультай байжсэн чинь нөгөө шилжилтийн насны батг гарч эхэлсэн байгаа юм л да. Тэгээд батг гарангуут нь те зүгээр энгийн drugstore ороод нөгөө acne wash гэсэн те оранж өнгөтэй амар тийм хурц үнэртэй угаагч аваад нүрээ угаасан те тэр нь ингээл арсыг нь амар таталтуулаад тэнгууд ангийнхан найзуудтай наадах чинь угаасаа яг ингэжээж батга ярилт ингээл нэгэндээ зөвлөгөө өгч явах жишээ нэ тэгэж ер нь скин кэр нь эхэлсэн гэж өөрөө бичсэн байсан. Одоо тэгээ коллеж дахтаа нөгөө хагас цагийн ажил хийж эхэлсэн суши ресторанд ажиллаж байхдаа өөрөө нөгөө тип аваад мөнгө аваад цалинтай болж эхэлсэн те. Цалингаараа болохоор ажлынхаа хажуудлын дэлгүүрээс $80 тонор аваад гарч ирж байсан ч тохиолдол байдаг. Ер нь бол жоохон томроод эхэлсэн чинь үнэтэй бүтээгдэхүүн сайн байна гэж жоохон гадарлаж эхэлсэн. Гэхдээ ерөөсөө тэр нь бол маш буруу байсан гэдгээ зүйлд дурдсан. За тэгээ сургуулаа төгсөөд байжсэн чинь Samsung-аас урилга ирсэн ажилд орох. Тэгээ Samsung-д ажилд орж эхлээд яг гадаад харилцаа хариуцсан тий PR хариуцсан болохоор албанд нь ажиллаж байсан. Тэгээд ямар ажил яаж хариуцж байсан талаараа маш дэлгэрэнгүй номон дээрээ бичсэн байдаг. Тэгээд ажлынхаа шугамар Солонгос явах болдог. Солонгост очиж амьдрахаар болдог. Тэгээд ээж аав нь Америктаа үлдээд, гэрийнх нь Америктаа үлдээд өөрөө Солонгост ганцаараа хөл тавиад амьдэрсэн байгаа юм л да. Тэгсэн чинь өөрт нь бүр маш сонин санагдсан. Ягаад тэгэхээр Америкт байхад Charlotte болохоор яг л солонгос хүн байсан. Баггүй юу? Хүм харсан ч тэр өөрийнх нь те соёлч тэр яг солонгос хүн шиг байсан боловч солонгост ирсэн чинь өөрөө яг Америк хүн болоод хувирсан. Амар юм Америк школтой те ярьж байгаа, хэлж байгаа, өмсөн, зүүсэн, хувцас бүх юм нь Америк болцсон байсан. Тэгээд солонгост буугаад хамгийн түрүүнд нэг зүйл бүр шоконд орсон гэж байгаа. Тэр нь болохоор ерөөсөө л нөгөө арьс арчилгаа. Одоо хүн чинь гадаад очихоор соёлын шоконд ордог шүү дээ. Тэрэн шиг Charlotte болохоор солонгост очиод яг нөгөө skincare culture шоконд орсон те. Арьс арчилгаа гэдэг ерөөсөө солонгосын зүгээр соёл байсан те. Тэрийг хараад үнэхээр шоконд орсон. Өөрөө болохоор Америкт байхдаа нөгөө танинг манинг хийгээл те. Сода уугаал, бургер идээл, далай дээр ингээл хөвтчихэд те амар хайлайтэд ус мүстэй нөгөө сэвх мэвхтэй болох дуртай те. Айгуу тийм Америк стилтэй байж байгаа. Солонгос дээрэл зүгээр пан амар шоконд орсон гэж байгаа юм л да. 2 дугаар бүлэг рүү оръё. 2 дугаар бүлэг дээр болохоор солонгосын арьс арчилгаа нөгөө соёлын шокын талаар дурдж өгдөг байгаа. Ажилд ороод тэ шууд ингээд офисынхаа ширээн дээр суугаад шууд ажиллаж эхэлсэн юм байна л да. Хамт ажилтдаг эмэгтэйчүүд бүр эрэгтэйчүүдэнд хүртэл тэ ширээн дээрээ нөгөө агаарч шигшүүлэгттэй байхаас ахуулаад бүгдээрээ арьсандаа анхаардаг. Тэгээ Charlotte бүр гайхаад хүү энэ ч одоо бүгдээрээ арьсандаа анхаардаг. Ямар сони юм бэ гэл гайхацантай. Тэгээд ширээн дээр нь тэ үзэг балныхын хажуу заавал гарын тоос байдаг, шүдний сойз байдаг тэ. Тэгээ нүүрний мист байдаг. Ерөөсөө арьс арчилгаа гэдэг бол
нэн шаардлагатай зүйл байсан байгаа юм л да. Өдөр ингээд ажил дээрээ байж байгаад хүмүүс ланч хайдан те өдрийнхөө хоолыг идчихэд бүгдээрээ 0-д ингээд очрлоо зогссон байдаг гинэ. Шүдэ угаах гад те бүгдээрээ оос хайзаа бариа шүдэ угаах га зогсож байдаг. Амны хүндийн ариун цэвэр Солонгост бүр маш сайн байдаг. Тэрийг нь харжаад бас вау гэд гайхаад те. Тэгээд бас хэдэн 7 хоногийн дараа өөрөө очилцсан ингээд зогсож байсан те. Бас ширээн дээрээ нөгөө чигшүүлэгчтэй болцсон суужсан гэж байгаа. За бас энэ хүү бүлэгтэр Солонгосын ер нь арьс арчилгааны онцлог те хүмүүс нэг брендийн бүтээгдэхүүнийг дагнж хэрэглэдэггүй маш олон брендийн бүтээгдэхүүнийг сайнаас нь түүж авч хэрэглэдэг. Пакэж нь маш их cute байдаг те 40-50 иргэм насны эмэгтэй байсан ч гэсэн амар хөрхийн панданы зурагтай гарын тос хэрэгэлцэн явж л байдаг. Пакэж ерөнхийдөө маш тийм идэвхтэй байдаг. Тэр нь хэрэглэгчдийг маш их татдаг. Брэндүүд хоорондоо амар өрсөлдөөтэй байдаг. Бид нар ер нь мэдэн шүү дээ тэрийг маш их өрсөлдөөтэй байдаг. Инновац маш их явуулдаг. 6 сар тутамд брендийнхээ одоо пакэжийг өөрчилдөг. Ингредиенцийг сайжруулдаг, тэ шинэ бүтээгдэхүүн, шинэ лайн гаргадаг. Ер нь бол арьс арчилгааны маш их өрсөлдөөн явагдчихэдэг. Тэр хэмжээгээр хүмүүсийн арьс маш гоё болоод байгаад идэг. За тэгээ ер нь л дэлгүүр орсон бай, зах гарсан бай, тэ булан эргээл сэйл зарлсан байдаг. Булан эргээл амар гоё арьстай охтууд, амар гоё арьстай хүмүүст зөвлөгөө өгсөн, тэ хоёуланг нь харахаар хоёулаа амар гоё арьстай, тэ тэгэхээр Шарлот өөрийгөө толинд харсан чинь амар юм биржизэн хуран арьстай, сэвхтэй нэг тийм өнгө нь бараандцсан тийм арьстай байсан юм байна л. Тэгээл ерөөсөө арьсандаа анхаарч эхэлсэн. За тэгээд ажиллаад амьдраад байжсэн чинь нөгөө сохор болзоо чинь Солонгост амар түгээмэлээдэг те. Сохор болзоонд явж агаад Дэвид гэдэг те өөрийнхөө одооны нөхөртөөгөө танилцсан. Тэгээд тэр залуутайгаа уулзаад үерхэд те хамт Солонгост амьдарч эхэлсэн юм л да. Одоо болохоор гэрэлцэн хүүхэдтэй болцсон Нью-Йоркт амьдардаг байгаа шүү дээ. За 3 дугаар бүлэгт нь болохоор double cleanse, cleansing so nice you do it twice гэдэг. Double cleansing-ийн ямар их ач холбогдолтой болдог талаар тайлбарсан байна. Ер нь Солонгост бүх эмэгтэйчүүд, жоохон охтууд ч тэр, жоохон ахмад насны эмэгтэйчүүд ч тэр бүгдээрээ давхар цэвэрлэгээ хийдэг гинэ. Одоо бид нарт дөнгөж одоо double cleansing гэдэг зүйл орж ирж байгаа бол Солонгост айл 10-20 жилийн өмнө double cleansing гэдгийг угаасаа зуршил болгоцсон байсан. Тэгээд давхар цэвэрлэгийг анх өөрөө Шарлот өөрөө яаж мэдсэн бэ гэхлээр ажлынхаа нэг найзынхаа гэрт нь очисон чинь нэг cleansing balm өгсөн юм байна л да. Тэгээд энийгээр цэвэрлдэг гэдээ өгсөн чинь гайхаад те гэртээ очиод тэрийг ингээд гартаа аваад те нүрээ цэвэрсэн чинь ерөөс таалагдаагүй гинэ нэг сонин бутарч унаад нэг муухай те коконат ой шиг тэгэл угаагаал яасан чинь арьс нь амар гой зөөлөн болоод цэвэрхэн болцсон. Тэгээ вау гэд бүр биширсэн те. Тэгэхээр double cleansing хийхийн ач холбогдлыг нь маш сайн тайлбарлаад өгсөн байгаа. Double cleansing-ийг яаж хийх ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд шууд нөгөө тосон цэвэрлэгчээр нүрээ ингэж угаахгүйгээр point makeup хамгийн түрүүнд арилгах ёстой. Нүдний болон уруулын бодга хөвөнд makeup remover шингээж агаад тэрийг хамгийн түрүүнд арилгах ёстой. Би ер нь бас тэгдэг. Тэгэх нь надад илүү бас амар санагддаг. Тэгээд тэр makeup арилгасны дараа нөгөө суур будга тосон цэвэрлэгчээрээ массажлж арилгаад араас нь хөөсөн цэвэрлэгчээр угаадаг байгаа. Тэгэх юм бол яг зөв гоё цэвэрлэгээ болдог. За бас хөөсөн цэвэрлэгчээ сонгохын тулд pH level-ийг нь харах ёстой. pH level хэдтэй байвал зохистой вэ гэдэг талаар маш сайн дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. За дөрөвдүгээр бүлэг нь болохоор the magic of exfoliation буюу гуйжуулалтын талаар. За энэ дээр бол те chemical exfoliant, physical exfoliant-ийг яаж хэрэглэх үү те аль нь ямар арьсанд яаж тохирдог талаар маш гоё тайлбарласан. За AHA буюу chemical exfoliant дотроо те AHA буюу alpha hydroxy acid нь 5-аас 15% одоо дэлгүүрт зарагддаг тий. За 12%-аас дээшээ байх юм бол chemical peel гэж үздэг учраас маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. BHA болохоор 1-ээс 2% хувьтай л дэлгүүрт зарагддаг. 2%-аас дээшээ байх юм бол нөгөө угаадаг хэлбэрийн маст байдаг учраас 2%-аас дээшээ арьсан дээр үлдээгээд хэрэггүй гих мэтчлэнгээр тайлбарлсан байдаг. За гуйжуулсны дараа ер нь арьсаа маш хамгаалах тий нарны тос заавал түрхэх хэрэгтэй. Арьсан дээр байгаа нөгөө өвчсөн арьсны эс чинь хуримтлагдаад нэлээд зузаан болцсон байвал тэр чинь өөрөө байгалийн тийм нарнаас хамгаалагч нэг давхрах байд юм байна л да. Тэрийг бид нэр exfoliate хийж гуйжуулж унгаж байгаа учраас цаанаасаа нөгөө нарнаас хамгаалах барьер маань одоо нэг давхраг маань унжаадаг учраас заавал чийгшүүлээд заавал нарны тос түрхэх хэрэгтэй гэдэг. Учир шалтгааныг нь маш сайн тайлбарлсан байгаа. Тэгээд бас дээрэс нь Korean spa Солонгосын нөгөө нэг саунд яаж орох вэ? Тэ саунд орохын ач тусыг гэр бүлэрээ яаж ордог талаар бид нар бол кинон дээрээс угс хардаг штэ гэр бүлэрээ хоолоо идээд бие гуйжуулаад үрээд тэ тэр нь арсыг ерөөсөө маш гоё шинжилж идэг. Шарлот Солонгост очиод хүний ингээд нүрийн арсыг ажиглахаас илүү биеийн арсыг нь маш их ажигласан гэнэ. Нэх гоё цагаан
өөгүй нэг юм бампи те тийм биш нэг гоё юм тойлгоор тэгээ дандаа нарнаас ингэж хамгаалдаг дандаа сүдрвч ингээ барьцсан явж идэг маш гоё арьстай л хүүхнүүд яваад идэг байсан. Тэгсэн чинь ерөөсөө нууц нь саунд байнга ордог. Бие байнга нөгөө Итали таавал те нөгөө гуужуулдаг нэг ногоон бэлээ гэдэг шүү те. Тэрнгээр маш их гуужуулдаг байсан юм байна гэж бичсэн байгаа. За 5 дугаар бүлэг нэ. Арай жоохон хурдан яваад байна уу юу? Гэхдээ миний минут бүр 16 минут болцсон байгаад би жоохон түгшээд байна. Хитрхи удаан яриад тийм. За 5 дахь бүлэг дээр болохоор moisturizing хэр одоо чухал юм бэ гэдэг талаар маш сайн тайлбарласан байна л да. DV skin тийм. DV skin гэдэг чинь өөрөө нөгөө тослог юм тийм shiny гэдгийг бол биш аахгүй юм gelatin тийм. Gelatin биш маш гоё юм тойлгоор. Тэгтээ shiny юм тослог үүсээгүй. Тийм арьс бол ерөөсө солонгосчуудын бүр хүсэмжид арьс юм байна л да. Тэгээ Шарлот өөрөө ингээд ажиллаад хараад тэ ажлынхаа найзуудтай хоол унд идээд ингээд сууж байхдаа ерөөсөө ярьдаг юм л хүний арьс байсан гинэ. Тэ gossip ярьдаг шүү дээ. Хүүхнүүд ер нь залуучууд ингээд суугаал ярьдаг шүү. Тэнгууд шинээр ажилд орсон тэр тэ тийм арьстай байлээ, тийм юм хэрэгэлтэй юм шиг байлээ гэд дандаа ерөөсөө хүний л арьсыг ярьдаг гинэ. Тэгэхэд анх Шарлот өөрөө ингээд хүмүүсийн дунд орох суугаад тэ яриад тахлаар амар сонир санагддаг байснаа. Сүүлдээ өөрөө тэр жүжигчин энэ жүжигчин гээл тэ хүний ерөөсөө л арьсыг л яриад идэг болсон гэдэгсэн. Бас нэг сонирхолтой юм нь хүний арьсыг юм тийм арьсан гуталтай зүйрлэж авч үтсэн байлээ. Арьсан гутлыг бид нэртэй маш гоё арчлаад, цэвэрлээд, полиштэй будаад өнгөлөөд яхаар тий маш гоё байдаг штэ. Тэгэхгүй өнгөлөхгүй тослохгүй орчих юм бол ингээд сэмрээд, хагараад тий муухай болдог штэ. Яг тэрнтэй адилхан арьсаа марсаа хамгаалж авах хэрэгтэй гэж үздэг. За мөн тэгээд арьсаа чигтэй байлгах зөндөө олон бүтээгдэхүүнийг дурдсан байгаа юм л та. Essence, ampoule, emulsion, lotion, cream, facial oil гэдэг ер нь чигшүүлэх бүтээгдэхүүнүүдийг бүгдийн хооронд нь ялгаж салгаж тайлбарлаж өгсөн байгаа. Тэгээ түрүү хэлсэн шүү дээ нөгөө гоё арьстай хүнийг ярьдаг гэдэг. Тэр яг гоё арьстай хүнийг яг чок гэж хэлдэг юм байна л та. Тэгэхээр чок бол ерөөсөө л чигшсэн, balanced, moisturized тийм DV гоё арьсыг л ерөөсөө чок гэдэг байгаа юм билэ. 6 дугаар бүлэг нь болохоор sunscreen нарны тосны талаар тайлбарласан байна. Ер нь нарны тосыг энэ яг бүлгийг уншсны дараа шууд өглөө өдөр тийм маш сайн нарны тос түрхэх хэмжээний болдог. Тийгдэл бүр битсэн байдаг. За нарны тосыг өөрөө ерөөсөө түрхдэггүй байсан Америкт тахта тий сайхан далаа дээр ингээл хөвсчээдэг байсан. Арьс борлонгот баярлал тий. Тэгэд өөрийнхөө нэг арьсыг гэмтээгээд байсан гэдгийг ерөөсөө ойлгоогүй тий. За тэгээд энэ бүлэгтэр нарны хит ягаан туяа тий UVA, UVB, physical болон chemical sunscreen бүгдийг нь маш сайн тайлбарлсан байгаа. Тэгээ нөхрийнхөө нэг жишээг бичсэн байгаа юм л да. Нөхөр нь болохоор танилцахаасаа өмнө US Army-д ажилладаг байсан. Маш их тийм хатуу цаг агаарын нөхцөлд ажилладаг байсан юм байна. Нэг бол амар халуун цөлд, нэг бол бүр Аляскт явж байсан тохиолдол зөндөө байсан гэсэн. Тэгээд бусад цэргүүд болохоор ингээд унтах ч юм уу, амрах ч юм уу нэг өөр зүйл хийж ахт бол Дэвид шууд хэдхэн минутын өмнө босч ирээд нөгөө өөрөгт ажиллаа хийхээсээ өмнө гэс нарны тос түрхчдэг байсан гинэ. Тэр нь болохоор ерөөсөө ээжийнх нь ач гэж байгаа байхгүй. Ээж нь багаас нь л эрэгтэй хүүхдэд те нарны тосыг байнга түрхэж явах хэрэгтэй гэдгийг сануулад түрхүүлээд ингээд соёл суулгацсан. Тэгэнгүүт одоо Шарлот болохоор нөгөө студишн шүү дээ те нөгөө тусгай мэрэгжлийн аппарат юмар ингээд Дэвидийн арсыг нь харангууд тийм пигменташн нөгөө нөсөө тол бид амар бага байдаг гинэ. Тэгэхээр эрэгтэй хүн тэ нарны тос сайн түрхсний ачаар айгуу гоё арьстай байгаа гэсэн талаараа бичсэн бэлээ. Бас нэг сонирхолтой юм Солонгост ингээд брэндүүдтэй эмэгтэйчүүдийн арьс арчилгааг гаргадагтай адилхан эрэгтэйчүүдийн арьс арчилгааг бас гаргадаг байгаа шүү дээ. Тэгээд тэр дундаа цэрэгт явж байгаа хүмүүст зориулсан скин кеэр гаргадаг юм байна л да. Тэр нь болохоор нөгөө ингээ нөгөө ийм будаг ингээд байдаг шүү дээ. Нөгөө нэг балтай юм зэрэмэнд ингээд оролцоход те. Тэгмүүд нэг ийм ингээд нэг хар зураасаар ногоон зураасаар ингээд нэг юм зураас ингээд зурдаг шүү дээ. Тэгдэг будаг байдаг гэж юм. Тэр нь өөрөө дотроо SPF-тэй. Бүр амар кул бүр тийм бодог хүртэл гаргацсан байдаг. Тэгээд цэрэгт очиод түрхэх нарны тосыг хүртэл гаргацсан байдаг. Тэгээд тэрийг арилгах тусгай тийм wipe хүртэл байдаг гэж юм. Тэгэхээр ваа бүр дийлцэн байгаас тэ бүр арайчтэй тийм үнэхээр солонгосчууд бүр арьс арчилгаа нэр бүр дийлцэн марах юм байхгүй. 7 дугаар бүлэгт нь нөгөө 10 step 10 алхамд арьс арчилгааны рутиныг тайлбарлаж өгсөн байгаа. Ер нь юу ороод 10 step болдго юм бэ гэдэг талаараа тийм. За Шарлот энэ 10 алхамд арчилгааг анх яаж мэдсэн бэ гэхлээр нөгөө Солонгост очичоод тэ нэг найзынхаа гэрт нь ингээд очисон чинь нөгөө найз нь ингээд шельфэн дээрээ ингээд тавир дээрээ тавьсан байгаа бүх арьс арчилгааг тайлбарлаж өгсөн гинэ.
За энэ ингээд double cleanse хийдэг, энэ essence, энэ ингээд би ер нь 10 step хийдэг гэж байгаа те. Энэ ampoule, энэ юу, энэ ингэдэг те. Charlotte бүр ингээд гайхацсан те. Ямар их юм бэ гэд гайхацсан те. Тэгэд арсыг нь харсан чинь арс нь амар гоё байсан. Гэт тэгэхээр ер нь бол энэ юу ярьж байгаагаа айгүй мэдээд ах шиг байна гэд те. Тэгээд тэрнээс хойш 10 step-ийг маш сайн судалж эхэлсэн гэж байгаа юм л да. Энэ бүлэг дээр болохоор 10 step-ийг маш сайн тайлбарласан байгаа. Юу ордгийн те double cleansing, toner, essence гэд яг дараал нь яг ямар байх хэрэгтэй юм бэ те. Заавал 10 step хийх албагүй. Гэхдээ хэрвээ хийх юм бол яг энэ дарааллаар хийгээрэй гэсэн байдлаар тайлбарлаж өгсөн байна. Тэгэхээр би энэ дарааллыг өмнөх нөгөө skin care арьс арчилгааны дараал гэсэн бичлэгтээ оруулсан байгаа ч те. Тэгэхээр энэ дарааллаар хийхээр угаасаа яг л зүг байдаг. За 8 дахь бүлэг нь болохоор ABCs of skincare shopping гэж. За одоо тэгвэл шүү дээ те. Ерөөсөө 10 step хийсэн ч бай, тэрнээс багыг хийсэн ч бай. Ер нь арьс арчилгаанда юм бүтээгдэхүүн авах болчлоо шүү дээ. Гэтэл арсныхаа яг нөгөө онцлогийг мэдэх хэрэгтэй гэж байгаа юм л да. Арсны төрлөө бас тодорхойлох хэрэгтэй. Энгийн юм уу, хуурай юм уу, тослог юм уу, холимог юм уу, эмзэг юм уу гэдгээ өөрөө сайн тодорхойлох хэрэгтэй. Яаж тодорхойлох талаар нь бас дэлгэрэнгүй тайлбарлагдсан байгаа юм. За тэгээд бүтээгдэхүүн авахдаа юуг анхаарах вэ гэхлээр үнэтэй бүтээгдэхүүн болгон сайн гэсэн үг биш. Тэ маш сайн судалж агаад боломжийн үнэтэй нөгөө Солонгост өөрөө нөгөө зах зээл маш том, өрсөлдөөн ихтэй учраас хүмүүс айл болох сайн бүтээгдэхүүнийг хямдхан авахыг одоо эрмэлздэг учраас компаниуд яг тийм л болоод байгаа юм л да. Бас нас юусоо хамаагүй гинэ. Хүмүүс болохоор 30-аас дээш насных, 40-оос дээш наснд хэрэгжилж болох уу гэд надаас ч гэсэн асуугаад байдаг. Тэр бол юусоо хамаагүй гэж байгаа байхгүй юу? Нас бол юусоо хамаагүй. Гол нь тэр арьс арчилгааг аль болох эрт хийж эхлэн тэр хэмжээгээрээ хөвшөлтөө сэргийлнэ гэж үздэг. За бас хүйс ямар ч ялгаагүй. Эрэгтэй хүн заавал эрэгтэй хүнд зориулсан арьс арчилгааны комыг авах шаардлагагүй. Эмэгтэй хүн ихийг авсан болно. Харин яагаад эрэгтэй skincare line гардаг вэ гэхлээр нөгөө package-наас нь хүмүүс жоохон санаа зовох ч юм уу тийм жоохон юм ягаан өнгөтэй тонер гаргаж ирээд түрхээд тахаар жоохон сонирн байж магадгүй гэдэг утгаараа эрчүүдийн skincare нэг жоохон тийм бараан дуу те цэнхэр хар өнгөтэй байдаг. Бас дээрэс нь үнэр нь жоохон эрэгтэй хүний үнэртэй ус шиг юм шиг тиймэрхүү үнэр нэмж өгдөг. Өөр ямар ч тийм тусгай эд шид юм байхгүй. Эрэгтэй хүнд өөрөөр үйлчилдэг, эмэгтэй хүнд өөрөөр үйлчилдэг тийм тос гэж юусаа байдгүй. Дээрээс нь dermatologist recommended, hypoallergenic, cosmeceutical, natural, chemical free гэх мэтчлэн одоо пакэжин дээр бичсэн байгаа тодтолцоодод ерөөсөө итгэж шууд харанхуугаар авч болохгүй. Энэ бол ерөөсөө маркетингийн арга гэж байгаа байхгүй юу? Fragrance free гэн тэргээл бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр яг fragrance free мөн үү гэдгийг нь ингредиенцийг нь харж агаад тийг нь мэддэг байх хэрэгтэй гэсэн байгаа. Тэр бол үнэн, би бол санал нийлж байна. Тэгээд энэ дотор нэг хүүхэн ингээд найлгуудыг тайлбарлсан байгаа юм л да. Ямар ч тийм юу гүнзгийрсэн юм байхгүй, маш гоё амархнаар тайлбарлацсан. Одоо жишээ нь honey гэхэд те өрөвслийн эсрэг антиоксидант гисэрнэ те шарах эдгэн хөгшөлтийн эсрэг үйлчлэнэ гээл бичсэн. Өөр ямар нэгэн тийм хүний толгойг эргүүлээд тахаар бичээгүй маш ойлгоход амархан байдлаар найлгуудыг тайлбарлсан байгаа. Айтайхан байдаг. 9-р бүлэг нь болохоор энэ их сонирхолтой. Солонгосчууд ерөөсөө хүний өмнө өөрийнхөө царайг ерөөсөө хамгийн бэст дээр нь л гаргаж ирдэг юм байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхэлэр зөвхөн одоо гараад кофе шоп орохдоо тий ус нь гоё, нүүр нь гоё тий. Яа заавал тэгж нүрээ бутахгүйгээр нүүр нь аюу гоё арьстай. Тэгээд гоё хувцалсан, маш гоё цэвэрхэн тийм ганган гарч явдаг гинэ. Тэгэнгүүт Шарлот өөрөө нөгөө Америкт өссөн тий. Америкт бол угаасаа ямар гэдгийг би ч гэсэн мэднэ. Хүмүүс зүгээр пажама өмдтөгөө таавчтайгаа хүүдийгээ өмссөн Starbucks руу ингээд барыг унтаагаараа явж идэг байхгүй. Тэгэхээр Солонгос Америк хоёрын хоорондох соёл бүр шал өөр. Шарлот өөрөө эхлээд гайхсан юм л дээ. Ямар сони юм гадаад үзмжинд анхаардаг хүмүүс вэ те. Өөрөө бол ямар ч гадаад үзмжинд анхаардаг болохоор тийм жоохон сонин санагдаад. Тэгтээ сүүлдээ өөрөө яг тийм болцсон. Нөгөө лаглаг хувцсны шопинг дэлгүүрүүдийг мэддэг болцсон. Лаглаг гоё цамц өөртөө авдаг болцсон тий. Ядчил амар тэгж нүур амаа бодохгүй ч гэсэн цэвэрхэн арьстай, шүтээ угаачсан, маш гоё юм үстэй, сэргийг үстэй тий нэг юм гоё хөвсгөр үстэй. Нөгөө нэг woke up like this гэдэг дээ шүү дээ тий. Яг ийм царайтай босч ирсэн гэсэн юм шиг л ингэж гарч ирдэг гэдэг тий. Тэр ч утгаараа октод хүүхнүүд ерөөсөө яг no makeup хийдэг. Ерөөсөө нүрээ будаагүй юм шиг буддаг. Амар тийм хөөхөн тэгсэрнэ тэрийгэ нүрээ айгүй гоё будцсан байдаг юм аа л да. Ирчүүд ч гэсэн ер нь tinted sunscreen айгүй их түрхдэг. Нүрээ гоё өнгөлөг болохын тулд нүрээ хөнгөн ч гэсэн бас буддаг.
За тэгээд бас мейкапыг яаж хийх талаар бичсэн байгаа юм. Нөгөө no makeup мейкапыг яаж хийх вэ? Тэг хүмсгээ одоо нумруулахгүйгээр гоё шулуун зураад тэгвэл илүү залуу харагдана гэд тэ. За бас eyelinerыг яаж тавих вэ? Хитрхи нумруулахгүйгээр бас гоё шулуун зураа. Тэгээ маш гоё нөгөө чок арьстай байхын тулд арьс чинь маш гоё чийгшсэн. Тэгээд BB крем түрхээд гоё өөгүй буддаг тий лип тинтээр ингэж буддаг. Тэгэх юм бол ер нь ингэж no makeup болдгоо гэдэг талаар маш сайн тайлбарласан байгаа юм. За 10 дахь бүлэг нь болохоор Korean beauty from the inside out гэдэгтэй нөгөө лайфстайлаа яаж өөрчлөх ёстой юм бэ гэдэг талаар бичсэн байгаа. Нэг гоё арчилгаа хийгээд байдаг, нэг гоё бүтээгдэхүүн хэрэглээд байдаг те. Тэгсэн хэрнээ байнгын өдөр шөнөгүй одоо рамен идээд те, гурлан хөөсөн бүтээгдэхүүн идээд тамхитаад арх уугаад байх юм бол ер нь арьс ерөөсөө гоё байхгүй гэдэг те. Тэгэхээр өөрөө болохоор тамхич татдаг байсан, архич мөлийн уудаг гэд яг л тийм шударгаар ингээ бичсэн байгаа нь айгүй гоё. Үнэхээр яг уух шаардлагатай бол те ажлын хамт олноороо нөгөө арх уун гэдэг чинь Солонгост амар тогтцсон соёл байдаг те. Үнэхээр яг хамт олонтойгоо тэгэж арх уух шаардлагатай байх юм бол ус хажуугаараа сайн уугаарай гэх нөгөө бяцхан залнаасаа бичсэн байгаа юм л та. Хажуугаар нь ус сайн уугаарай. Тэгээд гэртээ оронгуудаа скин кэрээ сайн хийгээд зүгээр энгийн нэг чигшүүлтээсээ илүү сайн чигшүүлт хийгээрэй. Ягаад тэгэхээр арх уухаартай би маш их ус гүйждэг учраас арьс маш их хураашна гэдэг те. Нэг удаа moisturizer түрхдэг бол 2 удаа түрхээрээ те. Эсвэл маш сайн гүн чигшүүлдэг sleeping mask түрхээрээ гэх мэтчлэнгээр. Эсвэл бүр арх уухаасаа өмнө нүрээ чигшүүлээрээ гэсэн байлээ. Хоол хүнсний асуудал дээр яаж анхаарах вэ гэхлээр яг солонгосчуудын иддэг хоол хүнс нөгөө панчаанууд иддэг шүү дээ. Тэд нар бүгдээрээ яг fermented эсэлсэн маш сайн пробиотикоор баялаг ногоонууд байдаг учраас тэрийгээ сайн идчих юм бол ер нь арьс нь маш сайн байдаг гэж бичсэн байгаа юм да. Тэгээ өөрийнхөө идэх туртай 10 хоолыг бичсэн байсан. Солонгост очих юм бол ийм хоолыг захиалж идээрэй гэдэг амар хөргөн. За хамгийн сүүлийн бүлэг буюу My Heart in Seoul. За энэ болохоор амар хөрхийн нэмэлт бүлэг байгаа юм л да. Солонгост очих юм бол тэгээ Сеулд очих юм бол хаана шопинг хийх вэ? Хаана хоол идэх вэ? Хаана үсээ засуулах вэ? Бумсаа янзлуулах вэ? Гоё спа хаана орох вэ гэдэг талаар бүгднгийн рекоменд хийгээд бичсэн амар хөргөн. Тэгээд тэр газрууд руугаа яаж явах уу гэдгийг нөгөө метрогоор яаж явах талаар хаяг ингээд зааврын бичсэн амар хөөрхөн. Одоо энэ жишээ нь те how to get there гэж байгаа хгүй Hongik University Station буугаад line 2 exit 9 or Sangsu Station line 6 exit 1 гэдэг ингээд яаж явах зааврын бичсэн амар хөөрхөн. Тэгээ мэдээж угаасаа бид нар Солонгост очивол тэгэл мапаараа хараад явчихна л да заавал энийг харах шаардлагагүй тий. Өөр бас Солонгост очивол ямар брендийн бүтээгдэхүүнүүдийг авбал зүгээр вэ те. Innisfree, Neogen, Etude House гэх мэтлээ өөрийнхөө дуртай брэндүүдийг тайлбарлсан байгаа. Тэгээд миний нэг маш их онцлсан зүйл бол ерөөсөө Sogo Glam дээр зардаг бүх бүтээгдэхүүнүүдээ ерөөсөө дурдаагүй. Тэ бусад яг л өөрөө шударгаараа дуртай бүтээгдэхүүнүүдэд дурдсан байгаа юм л да. За тэгээд ийм байна. Ингээд энэ ном маань ингээд дуусж байгаа юм. Тэгээд та нар өөрсдөө аваад унших юм бол та яг нэг үгээр нь ингээд унших юм бол мэдээж маш их сонирхолтой. Би бол маш товчилж ярьлаа. Хитрхи дэлгэрэнгүй ярих гэхээр миний бичлэг маш удаан болох гээд энэ одоо ингээд харсан чинь 35 минут болсон байна. Тэгэхээр мэдээж дундаас нь хасан л та тий. Тэгэд өөртөө аваад уншаарай. Би бол энийг бүр хамгийн түрүүнд санал болгохоор ном гэж үзэж байгаа учраас хамгийн түрүүнд ярьлаа. Дотор нь үнэхээр цогц мэдээллийг өгсөн байгаа учраас. За энэс цаашлаад миний номнууд нэлийн гүнзгий бохгүй юу? Одоо баг YouTube дээр ярихаас ч бүр boring баймар тийм номнууд надад зөндөө байгаа. Тэгээ одоо яаж ярих юм байгаа мэдэхгүй ямар ч байсан дараачаас нь тэгэл ярина л гэж бодож जैन. Тэгээд надад хамт байсан баярлалаа. Энэ нэлээд урт бичлэг болж байгаа учраас асуулт хариултаа орхиё гэж бодож जैन. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.